Эхний сэдв цаг. Хэрэгтэй үгс. En dygn, en dag, en timme, en kvart, en halv, en over болон i. Дөрөв. Хэн нэгэнд цаг хэлж өгөхдөө хамгийн эхлээд Glocken Air гэдгийг хэлнэ. За 12 цагийг хэлж сурахын тулд гэх юм уу да. Тэгэхээр бид нэгээс 12 дотор тоог мэддэг байх хэрэгтэй. За n at за энэ хоёр хоёулаа адилхан нэг гэсэн үг. 2 2 3 4 3 4 4 5 5 6 6 7 7 8 8 9 болон 9 9 10 болон 10 10 11 11 12 12. За ингээд 12 цагийн маань нэг нь хэлээд сурчглаа. За юуны өмнө та бүхэндээ Швед улсад юм уу одоо зарим нэг Европын улсад цагийг 2 хуваадаг байгаа. За Англид гэх юм бол одоо жишээ нь half тэгээд одоо жишээ нөгөө Англид болохоор past гэдэг үлдээ тэгээд to гэдэг ч үлээ. Шведд болохоор өнгөрч байгаа. За 12-оос 6 хүртэлх 12-оос 6 хүртэлх хоорондын зайд байгаа минутыг гэх юм уу да одоо өнгөрч байгаа гэж хэлдэг. Одоо шведээр болохоор över. За харин хоёр дахь хэсэг нь болохоор за дутуу байгаа минут буюу 6-аас 12 хооронд минут. За энэ дээр удахгүй бид нэр ингээд жишээн дээр тулгуурлан яриад за харуулгахлаар арай илүү ойлгомжтой байх болов уу. За эхний жишээ болохоор биднэрт за бид нэр түрүүний дөрвөн дээр болохоор хин нэгэнд цаг хэлж өгөхдөө хамгийн эхлээд Glocken Air гэдгийг заавал хэлэх хэрэгтэй гэсэн. Тэгэхээр Glocken Air kvart över 7 гинэ. За цаг 7 цаг 15 минут болж байна гэж байна. За энийг бүгдээрээ яаж ингэж одоо ойлгож сурч авах вэ гэхээр юуны өмнө эхлээд n kvart гэдгийг сурна. За kvart гэдэг маань бид нар түрүүний хэрэгтэй үгсээр үтсэн n kvart гэдэг нь 15 минут хэлдэг гинэ. За тэнгуут kvart över за over гэдэг маань болохоор өнгөрөх буюу өнгөрч байна гэсэн гэж оршуулдаг байна. За over болон in болохоор өөр өгүүлбэрттэй арай өөрөөр хэрэглэгддэг үгнүүд. Цаг дээр болохоор over гэдэг нь өнгөрөх, i гэдэг нь дутуу гэсэн гэж орчуулдаг байна. Тэгэхээр kvart över 7 гэнэ. 7 гэдэг маань түрүүн бидний тоолдог дээр болохоор 7 гэж байсан тийм үү? Kvart över 7 гэдэг нь болохоор 7 цаг 15 минут болж байна гэж. Kvart över гэдэг нь болохоор 15 минут өнгөрч байна. Over 7 гэдэг нь болохоор 7 өнгөрч байна гэсэн үг. За дараагийн жишээ болохоор Glocken Air kvart i 5 гинэ. За яагаад i гэж хэлж байгаа юм бэ гэхлээр за нэгт бидний минутны урт зүй маань 6 болон 12-ын дунд байна тийм үү. Тэгэхээр энд хооронд байгаа минутыг i гэж хэлдэг байна. Тэгээд мөн 6 12-ын хооронд байгаа минут одоо минутын зүй хооронд байх юм бол болгож байгаа цагийг хэлдэг байна. Одоо жишээ нь энд бидний зурган дээр 4 цаг 45 минут болцсон байна шүү дээ. Тэгэхэд kvart i 5 гэдэг хэлсэн байна. За энэ юу гэж байгаа юм бэ гэхээр kvart i гэдэг нь болохоор 15 минут дутуу байна. За i 5 гэдэг нь болохоор 5 цаг болоход гэсэн үг. За 5 цаг болоход 15 минут дутуу байна гэсэн үг. Тэр нь монголоор болохоор 4:45 гэсэн үг байхгүй юу? За дараагийн жишээ. За ямар хэр таны цаг гэх юм уу?
болохоор жишээ нь яг 5 цаг эсвэл яг 4 цаг байх юм бол klockan är 4 эсвэл 5 тэгэл хэлчихнэ. Тэгэхээр хэрвээ яг одоо жишээ нь энэ дээр болохоор 3 цаг гэсэн мэл гэх юм бол зүгээр л klockan är гэж хэлээд араас нь 3 эсвэл 4 юм уу 4 эсвэл 5 юм уу 5 гэж хэлж болно гэсэн үг. За дараагийн жишээ klockan är halv 10 гинэ. Halv 10. Бас нэгэн жишээ гэхэд halv гэдэг үг маань хагас буюу 30 минут юм. За цагийн минутны зөв 30 минутаар ирсэн тохиолдолд болгож байгаа цагаа хэлнэ. Болох гэж байгаа цагаа хэлнэ. Ягаад гэвэл цагийн зөв маань ийшээ явдаг болохоор болгож байгаа цагаа хэлнэ гэсэн үг. Тэгэхээр klockan är halv 10 гэдэг нь монголоор 9 цаг 30 минут болж байна гэсэн үг. За дараагийн жишээ. За шийд хэлний цаг дээр энэ 35 болон 25 хамгийн хэцүү хэлэхэд. Гэтэ цээж болно л да мэдээж. За тэгэхээр эхнийх нь болохоор за биднэрт 10 цаг 45 одоо 10 цаг 35 минут болсон байна тийм үү. За энийг юу хэлнэ гэхээр klockan är 5 över halv 11 гэж хэлнэ гэсэн. За 5 over гэдэг нь болохоор 5 минут өнгөрч байна. Halv гэдэг нь болохоор 30 тийм үү. 30-аас 5 минут өнгөрч байна. Тэгээд 11 болоход гэж хэлж байгаа юм шүү дээ. Тэгэхээр юу гэхээр 10:35 гэсэн үг. За 25 дээр бас ер нь л адилхан гэдэг нөгөө нэг over гэдгийн хооронд ийг ашиглана. Klockan är 5:30. За мөн л halv гэсэн үг орсон тохиолдолд болгож байгаа цагаа хэлж байна шүү дээ. Бусдаар бол монголоор 12 цаг 25 минут болж байна. Тэгэхээр 5:30 5 минут дутуу байна. Halv 30 болоход 5 минут дутуу байна гэсэн үг. Тэгэхээр add монголоор бол 12:25 шведээр бол за 1 болоход 35 минут дутуу байна гэж ойлгож болох нэ. За дараагийн цаг маань болохоор klockan är 5:10 гинэ. Эсвэл 10 гэж болно. 5 гэдэг маань болохоор 5 минут дутуу байна гэсэн үг. 10 гэдэг маань болохоор 10 болоход гэсэн үг. Тэгэхээр юу гэсэн үг гэхээр 9:45 55 9:55 гэсэн үг. Тийм үү? За дараагийн жишээ klockan är 20:03 гинэ. За 20 гэдэг нь болохоор 20 минут 20-ыг хэлнэ. 20-ын тог хэлнэ. Энэ цаг дээр болохоор мэдээж 20 минут. 20 гэдэг нь болохоор 20 минут дутуу гэсэн үг. Одоо 20 минут дутуу. 3 гэдэг нь болохоор 3 болоход гэсэн үг. Тэгэхээр юу гэнэ 2 цаг 40 минут гэсэн үг. За энэ дээр сүүлийн жишээ. Klockan är 10:06 гинэ. За 10 гэдэг нь болохоор 10 минут өнгөрч байна. Эхлээд дандаа минут нь тийм үү. Тэгэхээр 10 минут өнгөрч байна. 6 өнгөрч байна. Over 6 минут 6 өнгөрч байна. Тэгэхээр 6 цаг 10 минут монголоор. За дараагийн жишээнүүд нь болохоор юу вэ гэхээр бид нарт ингээд за улаан минут синхрон болохоор цагийн зөв. Энэ л минутны зөв. За мэдээж бид нар хамгийн ихэд klockan är гэж хэлнэ. За бид нарт доор бичигдсэн байдаг klockan är 5:30 гинэ. За энийг яаж бичих вэ? За яаж цаг дээр үзүүлэх вэ? 5 over гэдэг нь 5 минут өнгөрч байна. За мэдээж halv гэдэг маань 30 минут 30 минут дээр 5 минут өнгөрцөн байна. Тийм үү? Тэгээд энэ 6-аас минутны зүүн 6-аас хойш байх юм бол болгож байгаа цагаа хэлнэ. Болгож байгаа цаг маань 7 болгож байна гэхлээр юу гэсэн үг вэ гэхээр 6:35 гэсэн үг. 6:35. Дараагийн жишээ. Klockan är 5:30 гинэ. 5:30. За энэ нь юу гэж байна гэхээр за 5:30 гэдэг энэ 3 авч үзье. 5:30. За 5:30 гэвэл 5 минут дутуу байна. Halv 30 болоход 5 минут дутуу байна. Тийм үү? Тэгээд болон halv орсон тохиолдолд бас болгож байгаа цагаа хэлдэг байна. Тэгэхээр 10 болгож ийн гэдэг чинь 9
9:25 9:25 гэсэн үг шүү дээ. За дараагийн жишээ. Klockan är 5:01 гинэ. 5:01. За ямар ч хэлсэн ямар нэгэн цаг болоход 5 минут дутуу байгаа маань тийм үү. За бидний минутын юм 5 минут дутуу байх нь. Тэгэхээр дутуу байхад et гэдэг маань болохоор 1 болоход гэж байна тийм үү. Тэгэхээр юу гэсэн бэ? Үгүй гэхлээр 12:55 болж байна гэсэн үг. Дараагийн жишээ. Klockan är 9:30 гинэ. Klockan är 9:30. За klockan är 9:30 гэдэг маань болохоор half гэдэг маань мэдээж 30-ыг хэлдэг юм. За бүгдээр 30-ыг авч тавьчээ. За 30 дээр очсон байхад яана гэсэн бэлээ. Болгож байгаа цагаа хэлдэг гэсэн шүү дээ. Тэгэхээр 10 болгож байна гинэ. Тэгэхээр 9:30 гэсэн үг. За 10 болоход 30 минут дутуу байна гэсэн үг. За дараагийн жишээ. Klockan är 5:09. Эсвэл 9 гэсэн ч болно. За ямар ч хэлсэн 5:00 за 5 минут өнгөрч байгаа маань тийм үү. 5 минут өнгөрч байна. 5:00. 9. За over 9 гэж юм тийм үү. Тэгэхээр 9 өнгөрч байна гэсэн үг. Тэгэхээр 9 цаг 5 минут болж байна гэсэн. За дараагийн жишээ. Klockan är 2:30 гэнэ. За half гэдэг маань үдэж 30 минут гэсэн. За бүгдээр half дээр авчихжээ. За 30 минут 6 дээр очихлоор болгож байгаа цагаа хэлдэг гэсэн үг. Одоо 3 болгож байна. 3 болгоход 30 минут байна гэж байна. Тэгэхээр юу гэсэн үг гэхээр 2 за 30 минут гэсэн үг шүү дээ. За дараагийн жишээ болохоор Klockan är 2:15 гэнэ. 2:15. За kvart гэдэг нь болохоор ямар ч гэсэн 15 минут юм уу. За и гэдэг маань юу вэ гэхээр дутуу байгаа цаг минутыг хэлнэ гэсэн үг шүү дээ. За ямар ч гэсэн ямар нэгэн цаг болоход 15 минут дутуу байна. Трэ гэдэг нь болохоор 3 болоход гэж байна шүү дээ. Тэгэхээр юу гэсэн үг гэхээр 2 цаг 45 минут аа гэсэн үг. За тэгээд дараагийн жишээ. Klockan är 9:15. За юм адилхан kvart i буюу ямар нэгэн цаг болоход 15 минут дутуу байгаа байна. За 9 болоход гинэ. И-ний үед 9 болоход 15 минут байгаа. Тэгэхээр 9 гэхээр 8:45 гэсэн үг ээ. Тийм үү? 8:45 гэсэн үг. 8:45. 8 цаг 45 минут. За дараагийн жишээ. Klockan är 6:15 гинэ. Kvart over ямар ч гэсэн 15 минут өнгөрч байгаа маань тийм үү. Ямар ч гэсэн 15 минут өнгөрч байгаа маань. За хэд болоход хэд өнгөрч байгаа юм бэ гэхээр over 6 гэнэ 6 өнгөрч байна шүү дээ. 6 өнгөрч байгаа маань. 6 цаг 15 минут. За дараагийн жишээ. Klockan är 3:15. За kvart over гэдэг нь болохоор ямар ч гэсэн 15 минут өнгөрч байна. Тийм үү? За over 3 гэдэг нь болохоор 3 өнгөрч байна. 3 цаг 15 минут болсон байх юм шүү дээ. За дараагийн цаг. Klockan är 10:04 гэнэ. 10:04. За 10 гэдэг маань юу вэ гэхээр 10 минут дутуу байна гэж байна тийм үү? 10 минут дутуу байна. Ямар нэгэн цаг болоход. И4 гэдэг маань болохоор 4 болоход гэж байна шүү дээ. 4 болоход. Тэгэхээр юу гэсэн үг гэхээр цаг 3 цаг 50 минут болж байна гэсэн үг. За дараагийн жишээ. Klockan är 10:10 гэдэг нь болохоор ямар ч хэлсэн 10 минут дутуу байгаа юм байна. За ET гэхээр 10 болоход 10 минут дутуу байгаа гэдэг нь болохоор 9 цаг 50 минут гэсэн үг. Дараагийн жишээ. Klockan är 10:09. 10 over гэж байна юм уу? Тэгэхээр 10 минут өнгөрч байх нь шүү дээ. Ямар ч гэсэн 10 минут өнгөрч байгаа юм байна. За over 9 юу гинэ? Over гэхээр 9 өнгөрч байна шүү дээ. 9 өнгөрч байна. 9 цаг 10 минут. За дараагийн жишээ. Klockan är 8 гинэ. Klockan är 8. Klockan är 8. Klockan är 8 гэж бичдэг мөртлөө Klockan är гэж хэлдэг. Илүү амархан байдаг. Klockan är 8. За 8 цаг болчихжээ. Яг 8 цаг.
За дараагийн жишээ Клокана шүүг over at. За шүүг гэдэг юм болохоор 20 минут гэсэн. За ямар ч сан шүүг over болохоор 20 минут өнгөрч байгаа юм байна. 20 минут өнгөрч байгаа юм байна. Over at гэхлээр за 1 өнгөрч байгаа юм байна. Тэгэхээр 1 цаг 20 минут болж байгаа маань гэсэн үг. За ингээд сүүлчийн жишээ. Клокана шүүг и алва. За шүүг и гэдэг нь болохоор 20 минут дутуу байна гэж байна. За ямар нэгэн цаг болоход 20 минут дутуу байна. Тийм үү? За и алва гэдэг нь болохоор 11 болоход гэсэн үг. Тэгэхээр юу гэсэн үг? 10:40 гэсэн үг. За ингээд цагийн тайлбар маань их ойлгомжтой болсон байх гэж найдаж байна. За тэгээ хамгийн сүүлийн зүйл гэх юм бол бид нар хин нэгнээс цаг хэрхэн асуух вэ те. Тэгээ цаг хэд болж байна вэ гэж асуухыг хоёр төрлөөр асууж болдог. Хоёр өөр төрлөөр. Эхнийх нь vad är klockan. Хоёр дахь нь hur mycket är klockan. За мэдээж vad är klockan болон hur mycket är klockan гэж бичсэн байгаа хэрнээ бид нар эхнийх нь vad är klockan, хоёр дахь нь hur mycket är klockan гэж асуучдаг. Тэгэхээр vad är klockan гэж бичдэг хэрнээ vad är klockan гэж хэлждэг. Hur mycket är klockan гэж бичдэг хэрнээ hur mycket är klockan гэж асуучдаг байна. За ингээд хэлтэй болох хөлтөй шивэд хэлний анхан болон дунд шатны онлайн сургалтны эхний сэдв цаг байла. Та бүхэнд их ойлгомжтой болсон байх гэж найдаж байна. Ингээд дараагийн дугаар хүртлээ. Түр баярлалаа.